За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе биний твэд тавтай морил. Сайд манд гарчган дээрээ харсанчлан би өнөөдөр Монголын хамгийн анхны капсул хотелд хонж үзэх гэж байна. Тэгээ би нөгөө өмнө Японы капсул хотелд хонж үзчихсэн. Тэгээд энэ удаа Монголд ирэхээрээ заавал Монголын капсул хотелд хонж үзнэ гэд бүр амар шийдсэн ирсэн байхгүй юу. Тэгээд сая таксинд нэг 4-5 км-ийн хугацаанд ингээд баг 2 цаг төгжирлээ. За одоо би бүр яг ингээд камера гадаа бариад зогсохоор гар бүр хөлдгөөд тэг хүмүүс ч хараад байгаа болохоор одоо шууд ингээд орцгоё. За капсул хотел маань болохоор тэр UV pod гэд харагдчихээн. Баянзүрх дүүрэг тэр Дөнжин гарын ойролцоо байдаг юм шиг байна. Би болохоор сая таксинд нэрээ халдвар судлалын үндэсний төв билүү тэгэж хэлсэн чинь гадаа нь баг бууцсан. Хитэн давхарт юм болоо UV pod гэж байхгүй бах юм. 6 давхарт дэдэг Diamond Office гэнэ үү? Ямар ч Diamond Office нь муу юм шиг байна. Юу юм бэ? 6 давхарт нь тэгтээ 6 давхарлаа явдаггүй. Ингээд дэше өгсд юм байна. Ямар хөөрхий юм. Сайн байна уу? Өнөөдөр захиалга өгсөн. Тэглэг готлоо хийчих. За. За ингээд. Өстой баярлалаа чи энэ том ийм бас капсул өрөө байгаа юм тий. Хосын том өрөө. Капсул биш юм уу? Ингийн өрөө гинэ. Тийм. Дотроо ингээд энэ цэлэрчтэй. Ингээд биш шиг юм тий. Энэ өрөө аюу хөөрхий юм биш тий. Тийм 150 мянга. 150 мянга гэдэг чи хямдхан биш тий. Энэ бол яг нэг бодоо. Ийм бас нөгөө dormitory өрөө. Dormitory өрөө ер нь гадаадд амир их байдаг. Тэгээд Монголд бас ингээд ороод ирсэн байна. Өстой хөөрхөн юм байна. Айгуу цэвэрхэн юм байна. Гэт найзуудаараа ирэн дэрвэл бас өстой гоё юм шиг байна. Ингээд нуурсан юм гэрлээ таруулчих. Энэ ор болгонд нь ингээ гэрэл мэрэлтэй. Энэ ч нэг юусэн ингээд USB залгууртай. За би та эцэд өрөөгөө харуулъя. Тараа. Энэ ингээд миний хүмүүстэй хувааж авах өрөө. Тэгээд яг миний өрөө болохоор тэнд харагдаж байна. Одоо нэг ямар ч хүн байхгүй болохоор би бас ингэж хон чангарч болоод энэ ашгүй хүн байсан бол ингэж чангарч болохгүй. Би нөгөө ресепшных нь одоо хавьяаж авдаг их чинь намайг бүр бичлэг авч байгаа гэсэн чи аюу хөөрхөн юмнуудаа танилцуулж өгөөд өстой хөөрхөн байстай их чинь. Миний өрөө ашгүй 2 давхарт юм. Би 2 давхарт хонморсон байхгүй юу? За ингээд тараа. Ийм байна. Балчууртай усан доорхот тэгээд ийм сайдтай. Энд болохоор ийм талтай юм байна. Ямар сонир өөр харагдах юм би энэ талинд. Надад ингэ талтай байгаа нь аягүй гой санагдаж байна. Ягаад гэвэл би Японы одоо капсул хотелд хонж үзсэн шүү дээ. Тэгэхэд ийм талт байгаагүй. Заавал одоо угаалх өрөөлөө явж талент тарах гэсэн. Тэгээд талтай болохоор ингэ өрөөндөө нүрийг бодох ч юм уу, өрөөндөө нүрийг цэвэрлэх ч юм уу тэгэж болох юм. Өрөөний одоо view иймэрхүү. Дандаа нэг ингэж хаана. Тэгээд хамгийн гол нь хаалга болохоор ерөөсөө гаднаасаа одоо онгоож болохгүй төлхүүрээрээ л онгоно. Тийм болохоор одоо safety талаасаа гэх юм уу? Safety байж чаддсан байна. Тийм болохоор санаа зовлтгүй. Энийг ингээд дарахаар онгоожийн хаалгана. За тэгээд ийм дээртэй хүнжил нь л ер нь дулаахан байж чадах юм байна. Тэг ингээд орно одоо матрас нь айгу зөөлхий юм байна. Тийм болохоор нуруу өвдөхгүй гоё байж магадгүй. Air conditioner-тэй халууцч барих юм бол air conditioner-оо асаачих юм байна. Ингээд дөрөв талаасаа ийм хаагдмал орчиндаас халууцч магадгүй болохоор air conditioner байсан надад бүр амар зүгээр санагдлаа. Энэ болохоор гэрлээсэн. Гэрлээ ингээд одоо тааруулж болно. За энэгээр болохоор ийм 2 USB-ний залгуур байна. Гэхдээ надад USB-ний залгуур байхгүй шүү дээ. За keep quiet гэж байгаа. Ямар ч чимээг байх хэвээр. Ууж идэх бол 20-тэй гэж байна. Ийм товчлуур болохоор ингээд гэрлэнийхаа өнгийг сажуулт юм байна. Энд чинь нөгөө нэг энэ гэрлэлээ унтраачих юм бол гоё ярдах юм шүү. Яг тийм одоо хүнд ингээд тухтай байдлыг мэдрүүлсэн тийм гэрэл ингээд өөртөө ингэж асааж болох юм байна энэ дээр. За энэ юу вэ? Энэ дээрээ бас юм гэрэлтэй юм. Энэ болохоор ингээд дээдх гэрлээ ингэж тохируулж болох юм байна. Ер нь бол өрөөний хувьд бол надад маш их таалагдлаа. Орон ч гэсэн унтахад айгүй амар юм шиг байна. Залгуур байгаагүй жоохон сонирхолтой. USB залгуур яагаад гэх юм бол би USB залгуур өнөөдөр нэг ч авчираагүй. Тэр хувьд одоо share хэсгүүдээр нь залгадаг залгуур байх гэж найдаа. Бусдаар бол өстой таалагдлаа надад л. Барин ингээд яг Японы капсул хотелээс гоё юм шиг.
За одоо би бууж та хэдэд шеэр хэсгүүдийг харуулъя. Одоо бусад зочдтой ингэж хуваалцаж хэрэгэлдэг. Одоо 0 молын та хэдэд яг гоё харуулъя. Буухад жоохон аюултай байж магадгүй учраас болгоомжтой буух хэрэгтэй. Гаднаас нь бол ингэж ямар ч онгойх боломжгүй. Миний өрөө болохоор капсул ингэж номер 2 гэсэн өрөө. Ойролцоогоор 6 ширхэг капсул энэ хавьд нь. Тэгээ цаадах өрөөгөр нь бас байгаа юм байна. Нэг хүний капсул 9-10 гэдэг ингээд нэг хүнийх. Тэгээд 2 хүний капсул 2 хүн орж болдог. Ялцгүй хажуудлаасаа бас ингээд урт байна. Балгын машин энтертэй гэсэн. Тэгээ хүмүүс юм уугачаад ч юм уу эндээ ингээд тавьчихдаг юм шиг. Хүмүүс ч юм уу эсвэл UV бод газар нь өөрөө ингээд юмнуудаа тавьсан юм шүү, тэ. Энэ болохоор бас хөөрхөн нэг тодорхой хэмжээний жимний хэсэгтээ энэ нэг ажилдаг гэсэн. Ийшээгээ болохоор 08 за 0-ыг харцгаая. Энд болохоор ийм сенстэй усны хэр гарч байна. Усных нь хүчлэлний хэрэг харъя. Болж байна. Тэлийн болохоор бас ингээ унтрааж хасааж болд юм байна. Энэ залгуур би сая энэ залгуурыг хүсэж захгүй өрөөндөө. Таанч миний өрөөнд алга. За одоо 0-ыг харъя. 0 миний хувьд аюул чухал. Яагаад гэх юм бол би өөрөө зочид буудалд ажилладаг. Тэгээд би зочид буудлыг юу юугаар дүгнэдэг вэ гэхээр бас 0-аар нэг дүгнэдэг. Хэр цэвэрхэн байна. Тэгээд тэр зочид буудлын ер нь цэвэрхэн ингээд гараад ирчдэг гэж би ер нь боддог. За одоо тэгээд 0-ыг нь харцгаая. За 0 нь юм байна. 0 нь амар цэвэрхэн байна. 0-аас нь ерөөсөө муухай өнөр ерөөсөө өнөртөхгүй амар тийм өнөртүүлэгч өнөртөж байна. Энэ уутыг яаж цайлж хэргэлт юм бол хүн болго энэ юун дээр нь сууд юм болов? Ийм гэрлэг нь аягүй хөрх юм аа. Зураг мураг дарах юм бол аягүй гоё яригдчих магадгүй юм байна. За энэ болохоор ийм шеэр хэсэгтэй. Ийм гитартай. Вау. Энэ зочид буудлын надад баг хамгийн таалагдсан хэсэг нь энэ хэсэг байлаа. Ийм шилэн хаалган доторх ийм хэсэгтэй. Тэгээ дотор нь орж болно заяа. Тэгэл янз бүр ингээд Монгол соёлыг харуулсан ийм хэсэг нь бүр амар гоё яваад. Энэ бүр амар гоё яваад тээ. Гадаад зочин ирвэл Монгол соёлыг бүр яг ингээд нэг дор нь харуулсан. Ялчгүй монголчууд өөрсдийнхөө өнгө соёл одоо уламжлалаа маш их дээдлсэн арт түмэн гэдэг нь бүр шууд харагдаж байна. Яг энэ хэсгийг ингээд хараад. За энэ хэсгээр болохоор ийм галтгоотой. Тэгээд энэ зочид нь болохоор хоолоо хийж болно гэсэн. Хүмүүс нь өнгөө кофе, цай ууж болно гэсэн. Энд бас ийм амрах хэсэгтэй. Тэгээд энд болохоор ийм том зурагтай. Ресепшныхаа энд болохоор ийм буудинтай. Энийг мэдээж би энэ Улаанбаатарыг танилцуулсан ийм сэтгүүлтэй. Тэгээд бүгд ингээ англиар бичсэн. Гадаад хүмүүс ирэх юм бол Монголын ингээ амар танилцуулсан сэтгүүлүүд ингээ баахан тавьчиж энэ энүүгээс амар гоё номнууд тавьсан байна. За энд болохоор амар гоё юм байгаа. Сая ресепшн гişнэд харуулсан. Энэ зочид буудалд хонж байгаа хүмүүс нь зочид нь ингээд энэ дээлийг өмсөж болно. Гэхдээ түрээсч одоо гадуур мадуур гарч болохгүй л дээ. Гэхдээ өмсөж үзэж болно. Ингээ Монголын хувцснуудыг хувцаа эндүүдэж болох юм байна. Энэс нэр laundry байгаа гэсэн. Laundry-г нь харуулъя. Энэ ингээд хатаагчтай угаалгын машин гэсэн. Гэхдээ бас хүмүүс хатаахгүйгээр шууд тийш очиж үлгчтэй юм шиг үлээ. За одоо та хэдээс хамгийн чухал хэсэг болох усанд орох өрөөг нь харуулъя. Усанд орох өрөө бас амар чухал. Шууд шатаар өсөөд локрын өрөөтэй. Тэгээ тэрнийх нь хажууд ийм shower room, саунатай гэж байгаа. Мэдээж эрэхтэй эмэгтэйгээрээ хуваагдсан байгаа. Мэдээж одоо хувааж хэрэглэх shower room болохоор байны өрөө байхгүй, шууд дүүштэй. Ганцхан дүүштэй. Тэнд болохоор ийм шампунь тэгээд бие угаагч тавьсан байна. Тэгээд усан орохдоо бас ингээд янз бүрийн альчуур тэгээд өөрийнхөө хувцас хондроо бас ингээд эндээ тавьчих болохоор айгүй тоглог. Эрэхтэй shower room. Тэгээд энэ дотор саунд байгаа гэсэн. Эрэхтэй хүмүүс нь бүр жихнээсээ усанд орохдоо яг одоо шүршүрээ хувааж орох юм байна тий. Унтаа ингээд хан ман байхгүй шууд ингээд бөөнөрөө зэрэг усанд орох юм шиг байна. Гэтэ ганцаараа таруул ганцаараа л орох байх л та. Гэтэ яг хоёулаа моёлаа танихгүй хүмүүс тарж байгаа юм бол хамт орчих юм шиг байна. Яа, эрэхтэй хүмүүс олж чадахгүй бах тий. Эрэхтэй хүмүүс бол чадаж магадгүй. Эрэхтэй усанд орох өрөөнийхөө хажууд эрэхтэй эмэгтэй хүмүүс одоо хоёулаа хэрэглэж болохоор ийм саун модон хөрхөн мод. Би бол энэ сауныг ашигламаар л байна. Тэгээ би яг ашиглаж чадах хэсгийг мэдэхгүй байна. Яг гэх юм бол саун яг ингээд эрэхтэй усанд орох хүн өрөөнийх нь яг хажууд эрэхтэй эмэгтэй хүмүүс хэрэглэж болдог саунтай юм. Альчуураар ингээд энийг хуцаад орно л доо. Мэдээж тэгэж ийм одоо капс хөтөлийн саунд шалдан орно гэж байхгүй байх. Гэхдээ танихгүй хүмүүс ялангуяа эрэхтэй хүмүүс тийм байдлаа харуулж магадгүй гэж бодохоор жоохон санагдаж байна. Тэгээд би бол чадахгүй юм шиг байна. Үгүй би сая өрөөндөө ингээд ороод ирээд тэгээд
хөвтгчээсэн баггүй юу. Тэгсэн чинь нэг юм анзаарлаа. Энэ капсултай л чинь цонхтой юм биш үү? Яра. Ингээд онгойлгочдаг цонхтой. Гаднахаа ингээд харж болно. Би ямар сони энтэй капсултай юм цонхтой байт юм бахтаа. Өрөөнийх нь хэмжээ ч гэсэн яг ингээд унтахад тохиромжтой. Ерөөсөө тийм жижигхэн гэж бол нэг санагдахгүй. Яг хүн хүнд л өөр мэдрэгдэж магадгүй. Гэхдээ надад бол яг таарсан хэмжээ байна. Суусан ч гэсэн ингээд миний толгой тулаад ч юм тийм байхгүй. За хитэж үзье. Доошогоо нэг иймэрхүү. Нэг тийм жижигхэн биш уу зү. Надаас өндөр хүн байсан ч ер нь бол багтчихаар. За би одоо жоохон өлсөд байгаа учраас ойр хавьд дэлгүүр байна уу харж байна. Золоо супермаркет гэнэ үү? Энэ 50 метрийн зайтай. Амар ойрхон байгаа юм биш. Энэ надад ийм буугаач өгсөн. Тэгээ энүүгээрээ локро онгоолгоно гэсэн. Барилгынхаа нэг давхарлахаар юм ATM энэ төр байгаа болохоор бас айгуу дажгүй юм биш үү. За золоо супермаркетээ ирчлээ. Тэгээ нөгөө нэг золоо супермаркет нугаас амар ойрхон юм байна. Тэр нөгөө нэг UV pod шин тэнд байна. Тэгээд зам гараал байгаа юм байна. Дэлгүүр ороод ирчлээ. Одоо хуцаас хэлий. Жил бодлынх нь хуцас гэж байдгүй юм байна. Тэгээд би яг тэрийг нь мэдээд өөрийнхөө хувцыг бас аваад ирсэн. Ингээд гэрийнхаа тухтай хувцыг өмсчлөө. Та нар ч гэсэн энэ тонох юм бол ер нь өөрийнхөө хувцыг бас авчирсан зүгээр. Би нэр ясаа iPad-аас авчирсан. Тэгээд өнөөдөр унтахтаа бас iPad-аараа юм үзье гэж бодоод iPad-аа авчирсан. За би одоо юм үзэн гээ Look TV-гээс My Siblings Romance гэдэг нэг тийм reality show байгаа. Тэрийг би бүр амар үзэж байгаа ойр үед. Тэгээд зүгээр reality show байхгүй юу? Ингээд нэг гэрт эрэгтэй эмэгтэй дөрөв хүмүүс амьдраад тэгээд ингээ хосоо алдаг. Гэхдээ энэ reality show нь яг миний үзэжсэнээс шал өөр нь болохоор яг тэр дөрөв одоо эрэгтэй дөрөв эмэгтэй хүмүүс нь ингээ хоорондоо ах эгч дүүс одоо цэсэн төрлийн холбоотой хүмүүс. Тэгээд тэр нь амар сонирхолтой зэ. Өөрөө ингээд хосоо болох гээд ингээд хайр дурлалаа хайж байгаа ч гэсэн давхар ингээд одоо ах ч юм уу ихч одоо дүүгийнхаа хайр дурлалыг нас ингээд давхар хараад явна. Тэгээ оролцож байгаа хүмүүс нь ч гэсэн яг ингээд хиний ах эгч дүү юм бол гэдгийг нь ерөөсөө мэдэхгүй заяа. Тэгээд одоо үзэж байгаа хүмүүс нь ч гэсэн тэрийг мэдэхгүй болохоор яг ихе таагаад таамаг төвшөөл явах надад бүр ямар сонирхолтой санагдаад. Тэгээ би энэ нэвтрүүлэг дээр болохоор нэг гоньёотэй адилхан одоо гоблин дээр гардаг гоньё гэдэг нэрийн зүгэлж нь яаж вэ? Тэрнтэй нэг адилхан одоо ах ч юм уу залуу гарч байгаа заяо. Тэр нь амар царайлаг. Гэтэ би яг тэрийг анх крашлж байгаад одоо арай өөр John Soap гэдэг нэг хүний крашлж байгаа. Тэгээ та нар ч гэсэн reality show үзэх туртай бол ер нь бол заавал үзэх хэрэгтэй reality show-нуудын нэг гэж бодож байна. Тэгээ танаас үзэх вэ гэх юм бол Look TV-ийн Солонгос зэснээс My Siblings Romance гэд хайгаад үзээрэй. Тэгээ Look TV болохоор дандаа ингээд шинээр гарч байгаа шинэ кино нэвтрүүлэг reality show ингээд дандаа шууд гаргаад явдаг нь надад айгүй их зүгээр санагдаж байгаа. Би хүлээлгийнх нь өрөөнд ороод ирлээ. Одоо юмай гэж сая авсан юм да. Кришки авсан. Жели авсан. Би энэ жели амар дуртай энэ Японы. Тэгээд миний дуртай Миранда унда. Тэг усаа л угаасаа заавалчгүй хэрэгтэй. Кимбап киму. Японоор бол онигири гэдэг нь шүү дээ. Тэгээд Монгол солонгосоор юу гэдэг юм бол кимбап зүү гэдэггүй тийм шүү дээ. 잠시만요. Надад дэлгүүрээс нөгөө савх мах юм халбар сэргийн төрлийн юм юу ч өгөөгүй юм байна. Тэгээд шууд энэ нөгөө зэш бодолд нь юм нэг одоо халбаг тэгээд ийм аяг маяг байсан болохоор сая зүгээр санагдлаа. Одоо баг 10 мөр болж ах шиг байна. Газ нүрэ арилгаад одоо унтлаа. Өнөөдөр нөгөө нэг усан орох төлөвлөгөө надад байхгүй байгаа. Би өнөөдөр өглөө усанд орсон. Тийм болохоор усанд орохгүй маргааш усанд орно. Амжилттай орсон байж. Яг л нэг хүнд бүр амар таарсан зөгцсөн. Ингээд би ингээд ийч жишээ одоо эргэлдэж хөдөлсөн ч гэсэн айгүй нэг хүнд яг таарсан. Би одоо ингээд хөлөө дэлгээд ингээд 5 уушуу шиг унтсан ч гэсэн ер нь бол амар зайтай. Бүх ингээд капсул өрөө нь ингээд хүмүүстэй байх юм бол бас ингээд хүмүүсийн ярьж байгаа дуу хоолой сонсогдох ч юм уу, хүмүүсийн хөхөрж байгаа сонсогдох ч юм уу, тиймэрхүү зүйлүүд бас тохиолдож магадгүй. Тэг өнөөдөр ганцаар болохоор тийм зүйлийг нь бас мэдэрч чадахгүй юм шиг байна.
Гэтэ баг ганцаараа хонж байгаа нь баг азтай юм шиг санагдаад авчлаа. Тээгүйсэн бол бас надад ингэж бичлэг аваад ингэж юм ярих бас айгүй хэцүү байсан баг. Тэ энэ өрөөг ингэ нэг өдөр түрээслэхэд 84,000-аар түрээсэлсэн. Тэгээд өчигдөр болохоор баг 60,000 байсан бас. Тийм болохоор ингэ өдрөөс хамаарч бас үнэн нүрээд эхэлтээс хаашаач явах газар хөө хаашаа ингэ хонох газаргүй болцсон үед ийм газараас хонох юм бол амар дайжгүй юм шиг санагдлаа. Тэгээд би унтлаа. Миний бүр амар нойр үрээд байна. Одоо яра 23 цаг 16 минут. Өмнө би нөгөө нэг Японы тонлуу яалаа. Энэ баг миний баг анх удаагийн хонолт болох хаа. Ийм капсул хотелд яг ингэж бүр хонж үдчихэж байгаагаар өөрсдийн амьдралдаа ингэ хийж үзмээр байгаа. Тэгээ ялангуяа Монголынхон капсул хотелд хонсондоо маш их баяртай байна. Тэгээд унтлаа. Цагаан марцгаагаарэ. Одоо 8:41 болсон байна. Би тэгээ одоо сая чек аут хийчлээ. Монгол ирээд хийн гэсэн листийнхаа нэгийг хийчлээ. Тийм болохоор амар баяртай. За би өнөөдөр ингээд хонсныгоо бас дүгнэе гэж бодоод 10-аас хэдэн оноо вэ гэх юм бол миний хувьд 10-аас 7.5% байлаа. Өрөөнд дотроо цэнэглэх хэсэг байгаагүй. Яг мэдээж USB залгуур байсан. Гэхдээ надад USB залгуур байгаагүй болохоор би яг өрөөнөөс гараад цэнэглэх байсан болохоор жоохон хэцүү байлаа. Тэрэн дээр оноо олцсон. Дээрээс нь би хэрвээ одоо гэрийнхэн хувцсыг өмсөж ирээгүй бол өрөөний хувцас гэж байхгүй болохоор тэр нь жоохон өөрөөр бол ер нь бол надад айгүй гоё байсан. Тэгээд reception тэгээд ажиллаж байгаа тэр охтууд нөгөөс амар гоё ажтай мэлээ. Тэгээд илүү туу юм яриад авах бичлэгээ дуусна. Тэгээд өнөөдөр надтай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэг хүртэл тэр баяртай. So sweet like a lemonade. Take time making you the minute maid. We can do something new, let me innovate. We can take it slow like we in a rain. So sweet like a lemonade. Take time making you the minute maid.